2017-с 2018 оны цэрэгжилтийн спортын өвлийн тэмцээн биатлон, патрул гэх мэт 3 төрлөөр 6 насны ангиллаар явагдана. Энэ жилийн тэмцээн их ихний онцлогтой болж байна. За тодорхойлбол түүхэндээ хамгийн их буюу 33 анги байгууллагын 480 гаруй тамирчид оролцсон. За мөн хамгийн хол Баян-Улгийн аймагт байрлах зэвсэгт хүчний 340-р анги, Өмнөговь аймагт байрлах зэвсэгт хүчний 167-р анги гэх мэтчлэн анги байгууллагууд анх удаага ирж оролцсон нь тус тэмцээнийг ихээхэн өргөжүүлжээ. Тэмцээний нээлтийн үеэр тэмцээн уралдаанд амжилттай оролцсон зарим офицер ахлагч нарт спортын 1-2 дугаар зэрэг олгож баяр хүргэлээ. Мөн удахгүй болох өвлийн олимпиад манай улсын 3 тамирчин оролцохын 2 нь зэвсэгт хүчний тамирчид байгаа нь энэхүү тэмцээний чансаа болоод босго хэр өндөр болохыг харуулж байна. Чад анх удаага армийн 2 төрөлд орж эсрэг өндөр байна. Харин чанга тэмцээн байд юм байна. Сарын хугацаанд бэлтгэл хийсэн байгаа. Ингээс 6 тамирч ирсэн. Патролын 4, биатлоны 2 гээд нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй тоглож багийг насгалж болж нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй 6 тамирч ирсэн. 3 төрөлтийн тэмцээний салхийг хагалж биатлоны төрөл явагдсан тус төрөл нь багийн 4 гишүүнтэй нийтдээ 10 км зайг цанаар туулж ихний тойрогтой хөвтөө дараагийн тойрогт суугаа сүүлийн тойрогт босоо байдлаас буудлага хийж бариалсан юм а. За манай тамирчдад одоо анх удаага энэ тэмцээнд орж байгаа. За энэ утгаараа манай тамирчдад сайн бэлтгэж оролцсон. Одоо сая барианд орж ирээд байж байна манай тамирчид. Нийт зөвсгөгчний 33 анги байгууллагын 480 гаруй тамирчин уран цуглараад байна. Анги байгууллагын удирдлага манай ангийн одоо шил авчаар ахлагч нар манай бие өрөлтгөн бол энэ өвлийн спортынхаа энэ төрөлд илүү анхаарч үндсэндээ цэргийн сургалт энэ чинь сайн амжилттай явж байна гэж би хэлэхэд байгаа. Тэмцээнд оролцох сэтгэл маш өндөр байна. Олон цэрэг хүмүүстэй мөр зэрэгсэн шууралтад сая барианд амжилттай орж ирэх байж байна. Би одоо энэ зэвсэг түвшний өвлийн тэмцээнд 18 настайгаас хойш бүхэлдээ 11 жил тасралтгүй оролцож байна. Энэ жилийн өвлийн 3 төрөлтийн тэмцээн 6 өдрийн туршид үргэлжилж төрөлтөө аварга тодруулна.